За тэгэхээр өнөөдөр Facebook-ийн live boost хийх талаар хичээл орё. За юуны түрүүнд өөрийн удирддаг пэйж рүүгээ нэвтэрч ороод за ингээд тухайн пэйж маань ингээд advertising эрэхтэй ямар нэгэн одоо Facebook-ийн дүрм журам зөрчөөгүй аккаунт ч бас сурчлагаа хийх хэрэгтэй байх хэвээр. За test live гэд ерөнхийдөө лайвынхаа нэрийг ингээд эндээ өгч чинь тий. За ингээд лайв ер нь бол ингээд эхлүүлчихнэ. Go live гэд гар утаснаас эхлүүлчихнэ тий. За түүний дараа бид нэр boost хийж байгаа пэйж рүүгээ ороод компьютераас те веб бүтчээс ороод advertise гэсэн юм хэсгийг дараад create new ad гэсэн хэсгийг дараад за use post гэсэн хэсгийг сонгоод энэ хамгийн дээр байгаа live-а сонгоч. За тэгээ энэ дээр text description-ээс нэмж бичиж болно. Энэ дээр бид нэр send message button тавиад өгчвөл илүү борлуулалт хийж байгаа учраас send message button илүү үр дүнтэй байдаг. За дараа нь бид нэр энэ мессеж тохиргоонуудаа янзлаад энийг шууд автоматын янзлаад засаад хасахын хасаад нэмхийн нэмээд оруулчих болно. За ингээд энэ нас хүүс ямар хүмүүст хүрэх гэж байгаа гэдгээ бид нэр энэ дээр дараад 18-аас тэднээс те локейшн Монголиа гэж зөвхөн Улаанбаатар бол Улаанбаатараа тавиад одоо төлбөрөө тохируулна. Энэ дээр бид нэр үсрээл нэг 2 цаг лайв хийлээ гэж бодоход аль болох өдрийн төлбөрөөр тооцогдож байгаа учраас өндөр тавьж өгөх нь зөв байх. За жишээлбэл $250 өдрөөр юу ачих юм бол тооцчих юм бол энэ маань цагт хуваагдахаар 2 цагийн хугацаанд маш бага доллар болдог ч юм уу тий. За $500-оор тавьчлаа гэж бодоход өдрийн $500-оор тавьчлаа гэж бодоход $500 чинь 24 цагт хуваагдахад $20 нэг цагт $20 гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр 2 цаг лайв хийх нь бол $40-оор тухайн бүүстэнд зарцуулагдана гэсэн. За тэгээд ер нь паблиш хийгээд сурчлагаа маань үүсчихэж байгаа. Хамгийн гол нь бид нэг анхаарах хэрэгтэй юм. Лайв хийж дуусныхаа дараа бид нэр кампань ads manager руугаа ороод тухайн бүүстээ зогсоохгүй бол нөгөө өдрийн $500-оор явж байгаа бүүст маань идэвчээд цаашаа нөгөө данснаас чинь маш их хэмжээний мөнгө гарах юм эрсдэл рисктэй байдаг шүү гэдгийг та хэд манаас анхаарах хэрэгтэй.